Fiat мөнгөний систем асуудалд орсон уу гэж. За яагаад энэ сэдвийг барих болсон гэхээр түрүүн би хэлсэн дуусгаж амжаагүй нөгөө биткойн акт дээрээс үүдэлтэй. Биткойн акт гэдэг нь одоо өнгөрсөн оны 3 сарын сүүлээр нөгөө конгресс дээр яригдсан сэдв нь болохоор биткойныг засгийн газрын нөөц болгоё гэсэн ийм санал дэвшүүлсэн. Тэгээд биткойн актаас гадна Genius Act гэдэг бас stable coin гаргаж ирэх замаар мөнгөний системд ямар нэгэн байдлаар ийм өөрчлөлт орох гэдэг байна гэдэг санаа би тэндээс олж харсан. Тэгээд Genius Act нь бол батлагдсан. Bitcoin Act нь бол батлагдаагүй. Гэхдээ ерөнхийдөө хилцүүлгийн төвшөнд бол очиагүй. Гэхдээ хойшлуулаад тавьчихсан байгаа. Stable coin гэж яриад байгаа нь болохоор доллараар баталгаажсан захин мөнгөний одоо системийг ярьж байгаа. За энэ хууль нь бол 2027 оноос хэрэгжиж эхлэхээр байгаа. Fiat мөнгө гэж юу нь юу хэлээд байгаа юм бэ гэдэг эхний ойлголт тийм. За fiat мөнгө гэдэг бол ерөөсөө зарлигдсан, төрөөс зарлигдсан ийм мөнгөний тухай ойлголт байна. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний түүхэнд бол нэг 5000 жилийн турш бол яг хууль ёсны, албан ёсны одоо мөнгөн тэмдэгтийг юу гэж үздэг байсан бэ гэвэл алт мөнгө л байсан ерөөсөө. За сүүлийн нэг 50 гаруй жилийн хугацаанд бол энэ fiat мөнгө өөрөө дангаараа ноёрхох болсон. Өөрөөр хэлбэл Австрийн сургуулийг үүсгэн байгуулагч Карл Менгер гэж хүн байдаг. За энэ хүн бол мөнгө хизээч төрийн бүтээл биш ээ гэж ер нь бол маш товч тодорхой мөнгөний тухай ойлголтыг өгсөн. Тэгвэл үндсэндээ 1971 оноос хойш мөнгө гэдэг ойлголт маань ямар нэгэн одоо бараа таваараар баталгаажлаа болсон буюу цаасан одоо шууд хэлэх долларын системд бол орчиж байгаа. Тэгээ энэ өөрөө ард талдаа ямар нэг баталгаагүй юм болоод ирэхээр энэ fiat мөнгө гэж нэрлэж байгаа. Fiat мөнгө гэхээр төрийн мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Мөнгө бол хизээш төрийн бүтээл байдаггүй. Энийг бол түүх харуулдаг тийм. За цаасан мөнгөний хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон зарлигдсан гэсэн үг тийм. Зарлиг тушаалаар төрийн мөнгийг бий болгож байна гэсэн. За төр засаг fiat мөнгийг хянана. За мөнгө хэвлэн хүүгийн төвшинг өөрчлөх замаар эдийн засгийг удирдах чадна гэж. За энийг ямар байдлаар хийх вэ гэхээр мэдээж төв банкар дамжуулж байна тийм. Өөрөөр бол юу гэдэг хийх боломжгүй те төр засаг удирдна хянана гэдэг бол төв банк заавал байна л гэсэн. За fiat мөнгө өөрөө ханшин докторгүй. Яагаад тэгэхээр алт мөнгө шиг жинхэнэ үн цэнтэй зүйлээр баталгааж байна. Тэгэхээр инфляцийг л үүсгэнэ. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ те. Хин одоо юу гэдэг дүрмээ тогтооно. Тэр дүрмээр дэлхийн ертөнц явж байгаа. Өнөөдрийг хүртэл. За одоо цахим хэлбэртэй болж байгаа те. Fiat мөнгө банк цахим төлбөр тооцооны систем дижитал хэлбэрээр оршуулгаа. За ер нь 21-р зуунд сүүлийн за нэг 10-20 жилийн хугацаанд бол энэ финтек хөгжсөнтэй холбоотойгоор мөнгө гэдэг зүйл бол цахим хэлбэр рүү шилжсэн тийм. За энэ үгүй ярихад бараг 90% болцсон баг. Одоо энд байгаа хүмүүсээс бэлэн мөнгөтэй хүн хэд байна уу гэж асуух юм бол маш цөөхөн байгаа ойлгомжтой. Нэг бол картаар хийн, нэг бол шийдвэрлэн QPay гэдэг юм олон янзын төлбөрийн одоо арга хэрэгслүүдийг ашигладаг болсон. Тэгэхээр цахим хэлбэр шилжиж байгаа нь бол энэ бол бодит зүйл тийм. За fiat мөнгийг ярихаар төв банкыг заавал ярих хэрэгтэй болно тийм. Яагаад төв банкыг ярьж байна вэ гэхээр fiat мөнгө өөрөө тогтворгүй тийм. Хүүгийн төвшинг хянаж ин тийм. Тэгэхээр бидний одоо карманд байгаа эсвэл дансанд байгаа мөнгө чинь өөрөө хэр үн цэнтэй вэ гэдгийг хяналтаар тогтоож өгнө гэсэн. Тэгэхээр тогтворгүй тийм. За энэ тогтворгүй байдлыг хэн хийх вэ? Төв банк. За хамгийн түрүүнд инфляцийг одоо зохицуулна гэж төв банкны үүрэг тийм. Инфляцийг зохицуулна гэдэг нь ерөнхийдөө бол инфляци үйлдвэрлэнэ гэсэн. Одоо мөнгөний нийлүүлэлтийг ихсгэх, багасгах, хүүгийн төвшинг тогтоодог ганцхан монопол эрхтэй байгууллага бол төв банк. Тийм болохоор ер нь бол инфляцийг үүсгэнэ, зээлийн дэлхийг бий болгоно гэдэг юм ингээд төв банкны үүрэг өөрөө мөнгөний одоо үн ашиг докторгүй байлгах чиглэсэн гэж бий бол үзнэ. За төв банкны бас нэг үүрэг нь бол банкны системийг тэр чигт нь одоо удирдан зохион байгууламж гэдэг юм одоо хянжидаг. За яагаад хянжидаг вэ гэхээр банкны систем өөрөө нэг юм гинжин холбоогоор одоо холбогдсон юм бүхэл зүйл байна. Хэрвээ тэнд эвдрэл үүсээд тодорхой хэсэг нь одоо нурлалтанд ороход энэ бол бусад системийн хувьд бусад зүйлсээ бүгдийг татаж унах хэмжээнд очсон. За нөгөө талдаа төв банк бол санхүүгийн системийн одоо доктортой байдлыг хянана гэж байна. За нэг банк дампуурах боллоо. Энийг дампууруулах үгүй юу гэдгийг төв банк одоо интервенц хийх байдлаар шийдэж чадна гэсэн. За яг ийм одоо
За энэ дээр яг нэг жишээ хэлэх юм бол сая нэг 2-3 жилийн өмнө Credit Suisse гэдэг банк алга болсон. Credit Suisse бол 1850-60-аад оны үед бий болсон. Үндсэндээ 150-60 жилийн түүхтэй ийм банк. Гэхдээ энийг дампуурсан гэж зарлаагүй. Швейцарын засгийн газар UBS-тэй хамтраад Credit Suisse гэдэг банк зүгээр л vanish алга болсон. Зүгээр л алга болсон. За тэгэхээр ер нь бол гаднаас шууд оролцох эрхтэй байна. За тэгэхээр банкны үйлчлэгээ үзүүлнэ. За тэгэхээр Төв банк гэдэг бол ерөнхийдөө одоогийн байгаа мөнгөний системийг барьж байгаа ийм зүйл. Энэ нь бол дэлхийн бүх улс оронд байгаа. За мөнгө ярихаар бид нар алтны тухай ярих хэрэгтэй болдог. Ер нь бол хүн төрөлхтний түүхэнд 5000 жилийн турш хууль ёсны арилжаа солилцооны хэрэгсэл бол алт мөнгө байсаар ирсэн. За энэ дээр би Америкийн жишээг ерөнхийд нь авч ярина. Яа тэгэхээр өнөөдөр Америк бол reserve currency буюу одоо олон улсаараа нөөцлөх валют болж өөрсөн тийм. За Америкийн түүхийг ярихаар нэг унц алтны үнэг бол $20 67 центээр тогтоосон. За энэ нь бол үндсэндээ бараг нэг 100 орчим жилийн турш одоо хадгалж чадчихсан тийм. 1934 оноос эхлээд ерөнхийдөө алтыг одоо алтан зоосыг ч гэдэг юм уу алтан голдмаг хувь хүмүүс арилжаа солилцоонд хэрэглэхийг хоригдж гисэн. Үндсэндээ нөгөө Төв банк нөгөө талдаа одоо засгийн газар ч гэдэг юм уу зах зээл дээр байгаа алтыг цуглуулж гисэн. За цуглуулж эхлэхдээ $20 67 центээр цуглуулад буцаагаад хямралаас одоо гарах зорилготой шалтгаанаар долларыг devalue хийсэн. 66% өсөлт гэж харагдана. Нөгөө талдаа бол энэ бол долларын уналтыг бий болгож байна. За 1944 оноос Bretton Woods систем гэж ярьдаг тийм өнөөдрийн одоо хүн төрөлхтний дааж байгаа энэ системийг доллар өөрөө Америк доллар өөрөө дэлхийн нөөцлөх валют болж хувирсан. За 1971 онд жинхэнэ фиат систем болж хувирж байгаа нэг алтны баталгааг авч хийж байгаа. Энийг нэгснэг шок гэж нэрлэдэг тийм. Өөрөөр хэлбэл өмнө нь үн цэнтэй байсан алт мөнгөний одоо money буюу мөнгөний тухай ойлголт маань бүрэн дүүрэн долларын систем шинжилж байгаа. Долларын систем шилжинэ гэдэг нь цэвэр фиат болж хувирж байна гэсэн. Өөрөөр хэлбэл төрийн мөнгө болоо хувирсан гэсэн. За одоо хүртэл гэхдээ Америкийн сангийн яамн дээр алтны ан шиг $42.2 гэж хадгалсан байдаг. Одоо тийм сертификаттай. Гэхдээ бод байдал дээр бол мэдээж унц алтны үн бол 4500-600 хүрсэн явж байгаа тийм. За фиат систем яадгүй гэхээр ерөнхийдөө бид нэг юм өөрийн системд л оруулж байгаа юм л да. За нэг сонирхолтой юм кейс одоо миний энэ өнөөдрийн ярьж байгаа зүйл дээр гарч байгаа тоон үзүүлэлтүүд бөгөөд үзүүлж байгаа слайдууд маань бол хоёр фактороос одоо харсан. За нэг нь юу вэ гэхээр FRED буюу одоо Federal Reserve Economic Data гэж байгууллага байна. Одоо энэ тоон эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг. Нөгөө талдаа бол Congressional Budget Office гэдэг одоо Конгрессийн төсвийн офис гэж байна. За энэ хоёр байгууллагуудын гаргасан дата тоо дээр би анализ хийж. Тэгэхээр өөрийн систем гэдэг нь юу вэ гэхээр алтан баталгаатай байх үеэс хойш алтан баталгааг халснаас хойш дэлхийн ер нь яаж иргсэн. За Америкийн хувьд аваад үзэх юм бол Төв банк байгуулагдсанаас хойш доллар үн цэнэ хэрхэн алдав гэж. Нэг талд нь өөрийн систем харагдаж байгаа. 2022 оны хүртэл Америкийн нэгдсэн улсын өр $31.2 триллион очсон. За энэ юу гэсэн үг вэ гэхээр долларын уналтыг нөгөө талд нь харуулж байгаа. Төв банк байгуулагдсанаас хойш үндсэндээ одоо үечлэлээр нь харах юм бол доллар үн цэнэ 99% алдсан гэж үзэж байна. За өөрийн систем гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн өөр хоёрыг харьцуулснаар энэ дээрээс харж болж байна. За орчин үеийн Төв банкны тогтолцоогоор бол бид нар нэг $315 триллион өрийн системд амьдарч байгаа. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг нь аваад үзэх юм бол дэлхийн хэмжээнд $105 триллион. За энийг би өнгөрсөн оны 4 сарын 1-нд ярьжсэн болохоор тоон үзүүлэлт нь бол баг зэрэг өөр байгаа. Гэхдээ миний ярианаас үндсэн логикийг сайн олоод харахыг хичээгээрэй. За энэ үрийг дотроо хаана ямар хэмжээний өртөө байна уу гэдгийг энд харуул ажиутлал нь харуулж байгаа. Emerging markets гэдэг нь одоо
одоо дундаж өсөнд ивж байгаа одоо зах зээлийг хэлж байна. Нөгөө талдаа бол хамгийн том үрийг эзэмшиж байгаа одоо улс орнуудын хувьд засгийн газрын өөр, санхүүгийн салбарт за санхүүгийн бус корпорациуд дээр ямар хүн хэмжээний өөр байгааг эндээс харж болох юм. За дотоодын нийт бүтээгдэхүүний бас тоог ингээ харж байна. Амар улсууд ямар хэмжээтэй байдаг юм бэ? Америкийн нэгдсэн улс бол одоо 29 триллион долларт очсон байгаа. Гэхдээ өөр нь бол 38.1 триллион долларт очсон байна. Тэгэхээр бид нар бол фиат мөнгөний системд бол ерөнхийдөө өөрийн системд амьдарч байна гэсэн. Энэ бол өөрөө одоо юу гэдэг хиймэл хөөс гэж хэлэхэд бол бараг болно. За энэ өрийг ингээд ярихаар одоогийн байгаа систем хэрхэн яаж ажилтдаг вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй бол. За Америкийн нэгдсэн улсын засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд их хэмжээний зээл авдаг. Энэ зээлийг bond буюу одоо US Treasury bonds гэдэгтэй гаргадаг бөгөөд улс орнууд болон хөрөнгө оруулагчид эдгээр бондыг худалдан авч Америкийн нэгдсэн улсад мөнгө зээлүүлдэг буюу Америкийн үрийг эзэмших нөөц болгон хадгалдаг. За төв банкны тухай ярих юм бол мэдээж одоо манай долларын нөөц, валютын нөөц хэд вэ гэж асуудаг те. Яг тэгэхээр өмнө нөгөө алтаар баталгааждаг байсан зүйл маань 1971 оноос хойш доллар өөрөө доминанттай болсон. Тэгэхээр нэгэснээ улс орнууд Америкийн засгийн газарт мөнгө зээлүүлдэг. Тэрнийхээ хариуд одоо засгийн газрын бондыг эзэмшиж, өрийн бичгийг эзэмшиж байдгаа гэсэн. За энэ дээр хамгийн том үр эзэмшиж байгаа хүмүүс бол Япон, Хятад, Англи, Люксембург гэдэг ингээд тоонууд байна. Яагаад энийг ярьж байгаа юм гэхээр фиат мөнгө ер нь нурж унах нэг том фактор нь бол эдгээр улсууд хэрвээ өөрсдийнхөө мөнгөнд тэмдэгтийг хамгаалж өгөх үүднээс энэ өрийн бичгийг буцаага зараад эхлүүл хэн худалдаж авах вэ гэж. Хэн худалдаж авах гэхээр энэ Америкийн засгийн газар худалдаж авах. Ингэвэл юу болох вэ гэхээр инфляцийн одоо юу гэдэг хямралд орноо. За хамгийн гол фактор гэдэг утгаар нь би энийг нь ярьж байгаа. Ер нь бол өрийг дотор нь хуваах юм бол энэ гадны хөрөнгө оруулагчид болон нийгмийн даатгал Америкийн одоо элдв хөтөлбөрүүд тэгээд Federal Reserve-ийн өр гэдэг ингээд эндээс бол тоон үзүүлэлтүүдээр нь задлаад харж байна. За энэ дээр нэг сони юм болох нь сая за дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэрвээ өөртөө харьцуулах юм бол улс орнуудын хувьд бол ийм байна. Хамгийн том асуудалтай газар бол Япон 252 хувьтай. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг өөртөө харьцуулбал тий. За 2022 онд үндсэндээ дайнтай холбоотойгоор ер нь бол дэлхийд дээр их олон үйл явдлууд болсон тий. Энд сони юм ажиглагдсан Японы төв банк йенийг одоо өөрсдийн мөнгөнд тэмдэгтээ аварч үлдэхийн тулд Америк долларын нөөцөө зарж эхэлсэн, дамп хийж эхэлсэн. Яагаад тэгэхээр 2022 онд бодлогын хөг шат дараалтайгаар олон удаа өсгсөн. Энэ нь одоо олон улсад ямар импакт үзүүлсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсад үүсэж байгаа өөрсдийнх нь одоо өрийн дарамт инфляцийн асуудлаа шийдэхин тулд бодлогын хөг чангалснараа бусад улс орнуудад шингээж байгаа. Бусад улс орнуудад шингээхээр тэдгээр улс орнуудын валют нь өөрсдөө асуудалд орж ирж байгаа. Тэгэнгүүт одоо Японы хувьд бол өөрсдийнхөө йенийг аварч үлдэхийн тулд Америк долларыг зарж буцаагаад йен худалдаж авахаас өөр аргагүй нөхцөл байдал төрж байгаа. За энэ үйл явдлын дараагаас бол маш богино хугацаанд бас банкны салбарт дөрвөлт үүссэн. Олон банкуд дампуурсан. За Японы төв банк 22 оны 11-р сараас хойш дахиад 23 он шат дараатай дахин удаа одоо долларын нөөцөө зарж эхэлсэн. Өөр сонголтгүй болсон гэсэн. За энэ жишээлбэл харуулах гэдэг юм түрүүн ярьсан Credit Suisse гэдэг банк алга болчихсон. 167 жилийн түүхтэй асар одоо юу гэдэг хүчтэй ийм банк зүгээр л алга болсон. UBS Швейцарын төв банк нийлээд энэ банкыг ерөнхийдөө худалдаад авсан гэдэг. Ер нь бол дампуурлаа зарласан гэдэг юмыг бол хэлээгүй. Дээрээс нь Silicon Valley банк дампуурж байна. За яагаад дампуурж байна гэхээр ойлгомжтой. Бодлогын хүүг хэтэрхий өндөр тавихаар хамгийн дөрөнд хөрөнгөний зах дээр одоо хөрөх чадварыг буцаага татчихна гэсэн. Өмнө нь ковидын үеэр асар их зээлийн төлөв бий болгосноос үүдэлтэй инфляцийн хямралд оронгууд бодлогын хөг чангалах хэлбэрээр
зах зээл дээр байгаа хөрөнгө чадварыг буцаагаад татж байгаа liquidity гэж ярьдаг те. Энэ үед яадгүй гэхээр банкнууд дээр дарамт үүсдэг. Ер нь ямар нэгэн байдлаар төв банкнаас зээлийн тэлэлт хийгээд хамгийн түрүүнд хөрөнгөний зах дээр одоо юу гэдэг мөнгө нь очдог. Хөрөнгөний зах байн өсөж идэг те. Бодлогын хөвөг чангалахад буцаагаад хөрөнгөний зах унана. Энэ үед яагаад банкур дампуураад байгаа гэхээр банкны систем нь өөрөө fractional reserve буюу одоо хэсэгчлэн нөөцлөх системтэй байдаг. Өөрөөр хэлбэл таны одоо хадгалуулсан мөнгөний 100 төгрөг хадгалууллаа гэхэд 10 төгрөг нь үлдээд 90 төгрөгийг буцаагаад гаргацдаг. Тийм болохоор хөрөнгөний зах унахад хүмүүс өөрсдийн одоо хөрөнгөө хадгалж үлдэхийн тулд буцаад банкнаас мөнгөө дата авалт хийж байгаа. Энэ нь болохоор банкн дээр очер үүсгдэг. Энийг банк рun гэж хэлдэг. Хэсэг бүлэг багахан хэмжээний хүмүүс очер үүсгээд мөнгөө татахад энэ систем өөрөө банкны систем тэр чигээрээ нурах аюултай гэдэг. За Конгрессийн төсвийн газар гээд түрүүн ярьсан. Эндээс 2025 онд ер нь юу гэж төсөөлж ирсэн бэ гэж. Эдийн засаг 4.5% өсөлттэй. За инфляцийн нөлөө нь GDP-д өсөлтчиг харагдана. За дотоодын нийт төлөвлөгөөний тооц гаргачлал нь өөрөө их асуудалтай. Энэ дотор засгийн газрын зарлууд орж идэх те. За зам баримж гэдэг юм уу дэд үстэй холбоотой зарлуудыг дотоодын нийт бүтээгдэхүүн тооцдог. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож байгаа аргачлалаа 1980-ад оноос хойш Америк нэгдсэн улс бол бараг 20 орчим удаа өөрчилсөн байна. Хамгийн сүүлд 2022-3 оны үед дахиад тооц гаргачлалаа өөрчилсөн. Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүний энэ тоон үзүүлэлтүүд итгэнэ гэдэг бол маш одоо юу гэдэг төвөгтэй асуудал. Нөгөө талдаа төсвийн алдагдал нь 6.5%, инфляц 2.9%. За эндээс ямар логикийг хэлэх гээд байна вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн агшвал засгийн газрын өрийг дэмжих боломжгүй. Америк нэгдсэн улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүн хоёрын харьцааг харахаар жилд 2 их найдаар өр нь нэмэгдэжээ. Орлого нь доошоо мөртлөө өр зээл нь нэмэгдээд байгаа. За энэ дээр smart money гэдэг хамгийн чухал ойлголт байгаа. Яагаад smart money гэж нэрлэдэг вэ гэхээр альва улс оронд одоо хөрөнгө оруулагчд гэдэг юм уу одоо альва улс оронд хямралыг төрүүлж хардаг хэсэг бүлэг одоо хүмүүс бай. За энэ хүмүүс бол төрүүлж хөдөлдөг бөгөөд хамгийн том хөдөлгөгч хүч одоо яг энэ хөрөнгөний зах дээр. Энэ дээр нэг жишээ хэлэхэд өнгөрсөн он жишээлбэл Warren Buffett гэдэг юм уу хүмүүс хөрөнгөний захаас мөнгө татаад ирсэн. Нэгэнт Америкийн зээлийн тэлэлт хэтэрхий өндөр болсноос үүдэлтэй өөрийн асуудлаа шийдэж чадахгүйг энэ хүмүүс ойлгож байгаа. Тэгээд энэ хүмүүс хөрөнгөний захаас татангуудаа хаашаа хийж гэнэ вэхээр металл руу хийж байгаа. Дээрээс нь биткойн руу бас хийсэн. За яагаад вэ гэхээр энийг би дараагийн юм дээр дахиад тайлбарлана. За энд хамгийн чухал үзүүлэлт байгаа. Ер нь яагаад ийм инфляцийн хямралд байнга өртдөг юм бэ гэдэг асуулт гарч байна. За ер нь бол Австрийн сургуульд interventionist spiral гэж ойлголт байдаг. Одоо төрийн оролцооны спираль гэж. Юу гэсэн үг вэ гэхээр зах зээлд эдийн засаг төр оролцох тусмаа асуудал үүсэх нь ойлгомжтой. Яг тэгэхээр зах зээл дээр байгаа бодит үнийн сигналыг бодлуулж идэг те. Бодит үнийн сигналыг бодлуулахаар хүмүүс буруу хөрөнгө оруулалтыг хийнэ. Буруу хөрөнгө оруулалтыг хийсний дараа зээлийн тэлэлт хэд их бий болсноос үүдэлтэй эхний ээлжинд бол одоо аз жаргалтайгаар хүмүүс одоо юу гэдэг бизнесээ хийгээд бүх юм сайн сайхан харагдах боловч бодит үнцэн рүүгээ буу. Зах зээл өөрөө ингэж ажилладаг. Market correction бол. Тэгэнгүүт эндээс юг тайлбарж болох вэ гэхээр орлого зарлага төсвийн алдагдлыг харж болж байгаа. За энийг Congressional Budget Office гаргадаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хуваар нь энэ дээр харуулж байгаа. За жишээлбэл хамгийн эхний дээдлийн хэсэг бол орлого те. За орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь ийм байхад зарлага нь энээсээ өндөр. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал нь 6.6, 6.2, 5.5, 6.1. Эдийн засгийн өсөлт нь өөр зээлээсээ давж гарах ямар ч боломжгүй болсон. Энийг төрийн оролцооны спираль гэж нэрлэдэг. Спираль гэдэг нь одоо спираль гэхээр одоо тодорхой нэг юм тойрог байлаа гэхэд цаг хугацаа явах тусам томорж идэг юм зүйлийг хэлдэг шүү дээ. Энэ нь болохоор эдийн засагт яаж нөлөөлдөг вэ гэхээр төрийн оролцоо хэдий ч нэ их байна. Тэр хэмжээгээрээ дараагийн асуудлууд хүндрэх бөгөөд тэрийг шийдэж байгаа ганцхан арга хэлбэр нь бүр илүү томорсон хэмжээний төрийн оролцоо гэх юм.
Өөрөөр хэлбэл энэ үр зогсоо зайгүй цаашдаа нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлчих чинь. Төсвийн алдагдлаа эдийн засаг нь хязгаарч давхгүй. За одоо Америкийн нэгдсэн улсын өр өнгөрсөн жил жишээлбэл 2.3 триллион доллараар нэмэгдэж байна. За сүүлийн 2023 оноос хойш бол ер нь өрийн асуудал маш хүндэрсэн. 38.1 триллион долларт хүрсэн. Энэ өрийг хэрвээ яг одоо триллион доллараар ярихаар ингээд триллион доллараар ярихаар хүмүүс бас буухгүй байж магадгүй. 365 хоногт хуваах юм бол өдөр болгон 6 биллион долларын алдагдaltaй өрөнд орж байгаа Америкийн нэгдсэн улс. 6 биллион долларын өрөнд өдөр болгон. За энэ дээр юг харуулж байна вэ гэхээр өрийн хүнд хэдэн төгрөг төлж байгааг харж байна эндээс. Америкийн нэгдсэн улс өөрийнхөө хүнд 2025 онд жишээлбэл 1.5 триллион долларыг төлж байгаа. Өөрөөс гадна өрийн хүү гэж байгаа тийм. Тэгэхээр энэ нөгөө төрийн оролцооны intervention spiral гэдэг төрийн оролцооны энэ цикл чинь өөрөө зөвхөн өр нэмэх, өр зээл нэмэх, инфляцийг өсгөх ийм л үе шат руу орчихсон. Энээс гарахын тулд эдийн засгийн өсөлтөө бий болгохын тулд одоо Америкийн нэгдсэн улсын барьж байгаа зарчим бол магадгүй долларыг илүү devalue хийж одоо багасгах замаар гаднаас хөрөнгө оруулалтуудыг татаж үйлдвэрлэл одоо бүтээн хэмжээ нэмэгдүүлье гэсэн нэг ийм бодлогыг барьж байгаа юм шиг харагдаж байна. За энэ систем ер нь юунд хүргэдэг вэ гэдэг нэг бас нэг асуулт. За энийг би бас сонирхолтой байх үүднээс энэ топ 10 Америкийн нэгдсэн улсын топ 10% одоо эзэмшиж байгаа зүйлийг ингээ ховчлаад харуулсан юм байна. Америкийн нэгдсэн улс топ 10% нь хувийн бизнесийн 84.4% эзэлнэ. Хөрөнгийн зах зээлийн 87.2%. Нийт одоо баялагын 67%. За үйл хөдлөлийн 43%, 44%. Энэ систем хүнд ашигтай байна вэ? Хамгийн түрүүнд зээлийн дэлбэл бий болгоход тэрүүнд төрүүлж хүрж байгаа хүн ашигаа хийж байгаа. Түүнээс энэ олон хүмүүст буюу одоо нийт масст ямар ч ашиггүй систем. Энэ бас нэг сонирхолтой баримт энд байна. Энэ юу вэ гэхээр топ 1% хөрөнгө болоод мөнгөний нийлүүлэлт хэрхэн яаж өссөн тухай нөгөө талдаа нийт одоо Америкийн хүн амын одоо bottom гэхээр уулны 50%-ны өсөлтийг харж. Хамгийн сонирхолтой нь мөнгөний нийлүүлэлт өслөө нөгөө топ 1%-ны хөрөнгө яаж өсөж байгааг эндээс харна. Тэгэхээр энэ систем бол хэнд үйлчилж байна вэ гэхээр төртэй холбоотой эсвэл юу гэдэг юм банкирууд ч гэдэг юм уу банктай холбогдсон ийм картелчсан ийм системд л үйлчилнэ. Түүнээс олон нийтэд үйлчлэхгүй. 50% нь өсөлтийг та нар энэ улаан шугамаар хардээ. 90 оноос хойш энэ хүмүүс зөвхөн байранд байв. Мөнгөний нийлүүлэлт өсөх хэрээр топ 1% нь л мөнгө өсөж байна, хөрөнгө өсөж байна. За энийг Cantillon эффектээр тайлбарладаг тийм. Cantillon эффект гэдэг нь юу вэ? Мөнгөнд хамгийн түрүүлж хүрсэн хүмүүс мөнгөний бодит үн цэнийг авна. Мөнгө зах зээл дээр нийлүүлэхдээ тодорхой шат дараалтайгаар очдог. Дарааллаас хамаарат мөнгөний үнц нь унжидаг. Ингээд bottom 50% дээр буюу улны 50% дээр ирэхэд мөнгө өөрөө үнцэнээ алдсан. Инфляцид өртсөн байна. Тэгэхээр хамгийн өндөр ашигыг хамгийн түрүүнд мөнгөнд өрснө хийж. За энийг Cantillon эффект гэдэг тийм. Бид нар өмнөх ярианууд дээр сэнгүүн захирлын тухай нэлээд сайн тайлбарж ярьсан. Энэ үзүүлэлт бол ерөнхийдөө одоогийн байгаа банкны систем бол өөрөө Ponzi схем. Энэ бол scam байгаа. Энийг бодитоор харуулж байгаа. Америкийн нэгдсэн улсын хувьд. За банкны системийг ярихаар дэлхийд дээр ер нь бол fractional reserve banking гэдэг зүйл үйлчилж байгаа. Түрүүн хэлсэн таны одоо 100 төгрөгийн чинь 5 төгрөг юм уу 10 төгрөг нь үлдээд үлдсэн нь бол буцаагаад бараа бүтээгдэхүүн болоод гарчдаг. Өөрөөр хэлбэл банкуд бидний хадгалуулсан мөнгөөр буцаагаад өөрсдөө одоо ашиг хийдэг буюу ерөнхийдөө лоурийн схем. Яагаад ингэж хэлж яах вэ гэхээр хоёр том фактор байна. Нэгдүгээр бид нар за 1000 төгрөг хадгалууллаа. 900 төгрөгийг банкчин буцаага зах зээл дээр нийлүүлчихнэ тий. 10 төгрөг нь л үлдэнэ.
тий 10 төгрөг. Гэтэл 900 төгрөг чинь дахиад зах зээл дээр гарахаараа дахиад өөр банкуд дээр очихороо дахиад нөгөө банкуд чинь 900-аас чинь 90 төгрөгийг аваад 810 нүлтэн тий. Дахиад нөгөө мөнгө чинь дамжина. Хүүгээс хүү бодогдож явж байгаа тий. Энийг үржүүлэгч эффект гэдэг. Өөрөөр хэлбэл 1000 төгрөг зах зээл дээр байгаа 1000 төгрөг энэ банкны системээр 100000 төгрөг болж хувирна. За энэ бол Ponzi схем биз ойлгомжтой. Бүүмбас цикл. Австрийн сургуулийн одоо гол онол тий. Бага хүүтэй зээлүүд эдийн засгийг хэтэлж хөрөнгө оруулалтын буруу хуваарлтыг бий болгодог. Би дөнгөж түрүү хэлсэн тий. Эдийн засгийг зохиомл эрэлт үүсгээд тэлээд аж болно. Тэр үед хүмүүс яадгүй. За бага хүүтэй зээл авсан юм чинь би ийм хөрөнгө оруулалт хийнэ гэд ясам дээр зах зээл дээр байгаа үнийн сигналыг бодлуулчихж байгаа. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээлийн зүү зохицлыг гажуудуулж байгаа. Хүчээр албаар. За энэ яадгүй гэхээр буруу хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс дараа нь эцэст нь хөөс агарахад банкуд нэгдүгээрт эрсдэлд орно. Яагаад тэгэхээр нөгөө нөөц нь өөрөө 5-аас 10% л байгаа шүү дээ. Одоо бидний хадгалуулсан 100 төгрөгийн. Энэ дээр бодлогын хүүг хөөс агараад бодлогын хүүг чангарахад санхүүгийн байдал муудах мэдээгээр хүмүүс мөнгөө татахыг хичээнэ. Нөгөө банк ран гэж хэлээд байгаа банкнаас хүмүүс мөнгөө татахад банк хурдан хугацаанд дампуурах боломжтой байдгийн шалтгаан юм. Хөгжлийн банкн дээр жишээлбэл 3% хүүтэй зээл гаргасан тий. За энэ үеэр яасан бэ гэхээр гурилын үйлдвэр гэдэг өмнө даа ярьжсэн тий. Гурилын үйлдвэр дээр нэг юм болж Монгол улс 10 сая хүн амыг одоо хангах чадвартай гурилын үйлдвэртэй. Гэтэл хөгжлийн банкнаас 3% зээл гарсан чинь за би бас нэг гурилын үйлдвэртэй болчмоор байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр би баг хүүтэй зүйл их хэмжээний мөнгө авч чадчихсан. Бодит амьдрал дээр юу болсон бэ гэхээр нөгөө зээл авсан хүмүүс маань дампуурч. Яагаад тэгэхээр зах зээл дээр бодит байдлыг маань хүмүүс ойлгохгүй мэдэхгүй. Яагаад тэгэхээр баг хүүтэй зээл юм чинь би одоо ийм байдлаар ашигтай ажиллана. Гэтэл бодит зах зээл дээр байгаа үн гэдэг чинь өөрөө шал өөр зүйл. Ингээд бүүн бас цикл үүсдэг. Энийг үүсгэж байгаа хамгийн гол байгууллага нь Төв банк. За Төв банк ингээд асуудал хямрал янз бүрийн юм үүсгэхээр аврах ажиллагаа гэж нэг юм явуулдаг. Одоогийн байгаа Төв банкны систем түрүүний ярьсан миний төрийн оролцооны спираль гэж хэлээд байгаа тийм. Төрийн оролцоо хэдий ч нэ одоо юу гэдэг нь төр эдийн засгт оролцсон тэр хэмжээгээр нөгөө өөрийн асуудал тэлж идэг. Өөрөөр хэлбэл төрийн оролцоог улам томруулах замаар л асуудлыг шийдэх гартсан. Ерөөсөө ийм нөхцөл байдалтай. Систем нь өөрөө. За бид нар хямралд орлоо. Зээлийн тэлэлт хэтэрхий их бий болгочлоо шүү дээ. За нөгөөх нь хөөс агарлаа, хямралд орлоо гэж үзлээ. Юу хийх вэ? Мөнгө нийлүүл. Мөнгө ажиллах уу? Ажиллахгүй бол дахиад мөнгө нийлүүл. Мөнгө нийлүүлэхээр юу болох вэ? Инфляц өснө те. Инфляц өсгөөр яах вэ? Хүүгийн бодлогын хүүгээ чангаруулж иж буцаага зах зээл дээр байгаа тэр хөрөг чадварыг буцаага татчихж одоо инфляцийг буулгана. За энэ инфляц буулаа гэж үзэх үү? Хэрвээ буугаагүй бол дахиад бодлогын үг өсгөнө. 2022 онд түрүүн бий болсон циклийг хэлж байна жишээл. За буулаа гэж үзлээ. Бодлогын үг өсгөөд байхаар яах вэ? Нөгөө зээлийн тэлэлт чинь хамгийн түрүүнд хөрөнгийн зах болоод санхүүгийн салбарт орчихно. Банкнуудын хувьцаа сток маркет унана. Зүй тогтол нь угаасаа тэр. Дахиад за хямрал гайгүй боллоо гэдэг ингэ явж байт. Дахиад нөгөө цикл рүү очиж байгаа. Дахиад хэтэрхий тэлцэн байгаа зах зээл чинь дахиад буцаад бодлогын үг чангалаад ирэхээр уналт бий болж. Уналт бий болохоор дахиад бид нар хямрал үүсгэнэ. Дахиад мөнгө хэвлэж. Дахиад мөнгө хэвлэхээр яах вэ? Дахиад инфляц нэмэгдэнэ. Дахиад инфляц нэмэгдэхээр яах вэ? Бодлогын үг өсгөнө. Бодлогын үг өсгөхөөр яах вэ? Банкнууд унана, сток маркет унана. За яг энэ цикл энэ үрийн системийг бий болгож байгаа. Төрийн оролцоо эдийн засагт зах зээлд хэдий ч нэ оролцсон тэр хэмжээгээр Төв банкны аврах ажиллагаа нь энэ үрийн хямралыг улам томруулж ийн гэсэн. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтийг л нэмэгдүүлэхээс өөр гарц байхгүй. Хэрвээ бодлогын хүүг удаан хугацаанд өндөр байлгах юм бол эдийн засаг хямрах нь ойлгомжтой. Түрүүн яагаад банкуд дампуурав? Түрүүний жишээнээр тий. Ойлгомжтой. Бодлогын хүү өндөр байхаар бусад улс оронд очиж байгаа мөнгөн дээр очиж байгаа дарамт өндөр болохоор бусад улс орнууд буцаагаад өөрсдийн мөнгөнд тэмдэгтээ хамгаалахын тулд долларыг дамп хийж гэлж байгаа. Долларыг дамп хийгээд эхлэхээр яах вэ? Хямрал гүнзгийрж байгаа юм тий. Нөгөө доллар үнгүүдэх шалтгааныг дахиад бий болгож. Удаан хугацаанд энэ үргэлжлэх ямар ч боломжгүй систем гэсэн.
Тэгэхээр зээлээс зээлийн хооронд л бид нар амьдардаг. Гэхдээ энэ бол цаг хугацаа явах тусам томорж идэг ийм цикл. За түүх давтагдах уу? За энийг ерөнхийдөө их хямрал гэж ярьдаг. Тэ Great Depression гэж ярьдаг. 29-30 оны хямрал бол 20 дугаар зууны түүхэнд хамгийн том хямрал бас тий. За энд яасан бэхээр яг адилхан мөнгөний зээлийн дэлтийг хэтэрхий тэлсэн. За хөрөнгөний захыг хөөсрүүлсний үндсэн дээр ховцооны үнцэнд бодит бус төвшөнд өрсөн. Өөрөөр хэлбэл зохиомл эрэлтийг бий болгож. За 29 онд хөрөнгөний зах унахад зээлдэгчд өрөө төлж чадахгүй болж банкуд дампуурч гэлсэн. Асар олон хэдэн мянган банк дампуурсан. Хэдэн мянгаараа хэд чанга мөнгөний бодлого зээлийн хомсдол үүсгэж байгаа. Нөгөө хөрөг чадварыг буцаага татчихж байгаа. Тэгэхээр хөрөнгөний зах 89% унсан. Энэ 2 жилийн дотор хөрөнгөний зах 89% унсан. Яагаад би түүх давтагдах уу гэсэн бэхээр тэр үед Smooth Hawley тарифын акт батлагдчихсэн. Энэ тарифын акт нь яасан бэхээр бусад улс орнуудад тогтоосон тариф нь 20%-аар дундчилж байсан. Тэгвэл өнгөрсөн онд Трампын хийсэн бодлого юу вэ? Тариф тогтоосон. Тариф тогтоохдоо дундчлах юм бол 18% таа байна. Тэгэхээр яг энэ цикл дахиад давтагдах нөхцөл үүсчээ гэж харж байна. За энэ нөгөө дампуурсан банкнууд те. За энэ дээр түүхэн жишээн дээр яг гиперинфляцаас болж сүрсэн юм улсын тухай түүх байна. Жишээлбэл Ваймарын бүгд найрамдах улс гэж те 1921-с 23. За энэ яасан бэ гэхээр яг энэ хэдих зээлийн тэлэлттэй одоо дайнтай холбоотой асар их үр зээл бий болсон. Тэгээд дайны дараах одоо хохирлоо нөхөхийн тулд дахиад мөнгө хөвссөн. Дахиад мөнгө хөвлөхээр яах вэ? Марк үнгүүц. Марк үнгүүдэд энэ байхгүй болсон. Яаж байхгүй нэг талхыг авж байгаа марк хэдэн триллион маркаар нэг талх авдаг болсон. Өөрөөр хэлбэл өнөөдөр би цалингаа аваад өнөөдөр өрөхгүй бол маргааш үнгүүтчихсэн. Ингээд давпуурж байгаа нэг жишээ. Нөгөө тал за Зимбабве, Венесуэл ч гэдэг юм уу төрийн оролцоо өндөр улсууд бас яг адилхан. Зимбабве 2000-ад оны үед төрийн оролцооноос болоод хэд их мөнгө хөвснээс болоод мөнгөний ханш үнгүүцсэн. Эдийн засгийн хямралд орсон тийм. Өөрсдөө мөнгөний бодлогоо барьж чадгаа болоод долларлоо шилжижсэн. Дараа нь буцаад Зимбабве доллароо дахиж гаргаж ирнэ. Ингээд ерөнхийдөө энэ өөрийн хавхнаас гарах ямар ч боломжгүй нөхцөлд очиж. За фиат систем дампуурах шалтгаан юу юм тэгвэл? Инфляц. Засгийн газар төв банк хэд их мөнгө хөвлөж ханш нь унах үед инфляц үүсэж байна. Инфляц өөрөө энэ цикл явах тусмаа инфляцийг нэмэгдүүлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг өөр л өснө. Өөр өснө гэдэг чинь хамгийн том асуудал. Хүмүүс тухайн мөнгөнд дэмжихтэй үнцэнд итгэхээ болж өөр хөрөнгө оруулалт руу хийж эхэлнэ. Яа тэгэхээр өдрөөр үнцэнээ алдж байгаа мөнгөнд хүн итгэхгүй. Нөгөө талдаа ардаа ямар ч баталгаа байхгүй болохоор бодит үнцэнтэй зүйл рүү хүмүүс мөнгө оруулж эхэлж байна. За энэ дээр түрүүний ярьсан smart money хөдөлж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн түүхэнд хамгийн түрүүнд ер нь бол ямар нэг хямралыг өөрчлөлтөнд тооцоолдог хэсэг бүлэг одоо банкирууд ч юм уу эсвэл хөрөнгө оруулагчид энийг хамгийн түрүүнд соргогоор мэдэрдэг. Ийм зүйл болдог. Өрийн хямрал, улсын өр хэтэрхийн өндөр бол төлж чадахгүй хэмжээнд өрнө. Дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгийн өсөлт нь зарлагаас төсвийн алдагдлаа нөхөх хэмжээнд очихгүй болсон төрийн өрийн хавханд орцсон тохиолдолд энэ бол сүрэл рүү авчиж байгаа. Нөгөө талдаа төв банк өөрөө мөнгөний үнцнийг үндсэндээ докторгүй байлгадаг ийм банк. Тийм болохоор төв банкны үйл ажиллагаанаас болж ер нь фиат систем дампуурна. За геополитикийн эрсдэл гэж байна. За дайн 20 гаруй хэмжээ улс төрийн докторгүй байдал. За энэ бол бас яг одоо нөхцөлд бол маш том фактор. 2022 онд Оросыг SWIFT системээс халсан тий. Энэ юу болсон бэ гэхээр ерөнхийдөө 20 арга хэмжээнээс болоод BRICS-ийн орнууд хүчрхэг болох шалтгаан болсон. De-dollarization гэдэг нь бий болгож. Долларын эсрэг тэгвэл өөрсдийн гэсэн одоо төлбөрийн системийг бий болгоно. Ингээд юу болсон бэ гэхээр Хятад Орос хоёр ойртох шалтгаан болчихж байгаа. BRICS-ийн улс орнууд дээр Сауди Араб нэмэгдэж эхэлсэн. 2024 онд Сауди Араб нэмэгдсэн. Урд нь петродоллар гэж ярьдаг байсан бол одоо петродолларын доминант байдал нь энэ дайн 20 арга хэмжээс болоод өөрчлөгдөж. Одоо дэлхийн үндсэндээ бол хоёр туйлт систем, хоёр одоо санхүүгийн хувьд, санхүү банкны системийн хувьд хоёр талд хоёр блок болж өөрчлөж байна. Eastern block, нөгөө талдаа Western block. Eastern block гэхээр BRICS-ийн орнууд гэхээр Бразил, Энэтхэг, Хятад,
Өмнөд Африк тэ за энэ эдгээр улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүнийг авч үзэх юм бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40%. Хүн амыг нь авч үзэх юм бол энтхийг хятадыг оруулаад бодохоор маш том. Дээр нь байгалийн нөөцийг нь авч үзэх юм бол өрөндийн улс орнуудыг хол хаяна. Тэгэхээр энэ системийн хувьд хоёр өөр систем орж. БРИКС-ийн улс орнууд алтаар баталгаажсан эсвэл commodity баталгаажсан ийм зүйлийг санал болгоно. Өөрсдийнх нь давуу тал. Хоорондоо төлбөрийн системээ local currency-гаар нээгээд эхэлчихсэн. Газрын тосороо barter range гэдэг юм уу янз бүрийн солиод эхэлчихсэн. БРИКС банк гэ байгуулчихсан. Тэгэхээр одоогийн систем үндсэндээ бол хоёр хуваагдах шалтгаан бол геополитикийн эрсдлээс үүсэж байгаа юм бас. За энэ дээр яг юуг бас ярьж болж байна те. За сая жишээлбэл Трамп Мадурог барьж яваад уучлаарай чи ардчил хүний эрхийн одоо зүйлийг устгалаа гэд. Тэр цаад шалтгаан Сауди Араб БРИКС руу нэгтгэхээр газрын тосны ашиг сонирхол петродолларын одоо сул байдал нь Америкийн энэ доминант байдлын эсрэг үйлчилж байгаа болохоор нөхдүүд Венесуэл руу орж байгаа тийм. Венесуэл руу орж байгаа нь Венесуэл өөрөө 303 тэрбум баррел одоо батлагдсан нөөцтэй. Дэлхийн номер 1, номер 2-т нь Сауди Араб. Үнийн дүнгээр нь бодвол 17 триллион долларын одоо доллартай дүүх хэмжээний байгалийн нөөц газрын тос байна тийм. Америк нэгдсэн улсын өөр юу вэ? 38.5 триллион доллар төрсөн. Тэгэхээр Америк нэгдсэн улс баг өөр одоо юу гэдэг гарцгүй хэмжээнд очсон гэж харж байна. Геополитикийн талаас нь. За эдийн засгийн ухааны Австрийн дэг сургуулийн шийдэл нь юу байд юм бэ тэгвэл? Free banking байх хэрэгтэй. Төр засаг, төв банк нь арилжааны банкудад зээл үйл ажиллагаанд оролцохгүй байх хэрэгтэй. Ингэснээр банк руу нүүсэхгүй гэж. Одоо нөгөө fractional reserve банкны асуудал өөрөө 5-10% нь нөөцлөөд буцаагаад юуг нь гаргачихаар, үлдсэн хувийг нь гаргачихаар богино хугацаанд банкн дээр очир үзээ дампуурах эрсдлийг бий болгож байгаа болохоор чөлөөт банкны тогтцоо байх юм бол энэ зах зээлийн зарчмаараа явна. За энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаар алтан стандарт байх хэрэгтэй. Фиат мөнгөний системийг халаад алт эсвэл бусад үнэт металлаар баталгаажсан мөнгөний тогтолцоороо шилжих ёстой. Энэ нь мөнгөний нээлтийг хязгаарлаж инфляцийн асуудлыг шийдэх давуу талтай. Яагаад алт юм? Алт өөрөө хязгаарлагдмал нөөцтэй. Алтны өсөлт жилдээ 1% олборлолт нь. За алтан стандарттай байсан үе бол за ер нь алт мөнгийг одоо төлбөрийн хэрэгсэл гэж үзсэн үе 5000 жил. Тэгвэл бид нар одоо 55 жилийн түүхтэй фиат системд амьдарч байгаа. Энийг харьцуулаад үзэх юм бол бодит үнц нь өөрөө энэ мөнгө одоогийн байгаа мөнгөний систем байхгүй. За дэлхий дээр байгаа алтыг хэрвээ хэмжээгээр нь бодоод үзвэл ерөнхийдөө нэг 200,000 тонн алтыг бол гаргачихсан, олборлоод гаргачихсан энийг хэрэгжилж байгаа. За газрын доор 64,000 тонн гэж байна. За энэ тоог бол баталгаатай их сурвалж гэх зүйл бол байхгүй. Энийг бол мэдээж геологчд болоод уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс одоо дүүцүүлж гаргана тийм. Түүнээс энэ бол баталгаатай тоо биш. Гэхдээ ер нь бол хамттай бас. Энэгээр юуг илэрхийлэх гээд байна вэ гэхээр алт өөрөө хязгаарлагдмал нөөцтэй болохоор мөнгийг дураараа хэвлэх боломжгүй болно алтан стандарт. Тэгэх юм бол инфляцийг үйлдвэрлэж өрийг жилээс жил томруулах нөхцөл байдал маань өөрөө хязгаарлагдмал болно. Алтыг дэлхий дээр байгаа алтыг хэрвээ ингээд байшингаар төсөөлөх юм бол нэг ийм хэмжээний л алт байгаа. Дэлхий дээр байгаа алт олборлцсон байна. Тэгэхээр маш бага хязгаарлагдмал нөөцтэй ийм зүйл байдаг. За түрүүн ярьсан биткойны хууль гэдэг байгаа. Энэ одоо хэрвээ хэрэгжчихэр байсан бол юу болох байсан бэ гэдэг. За энэ хууль батлагдах юм бол засгийн газрын стратегийн биткойн нөөц гэдэг 1 сая нөөц биткойныг нөөцлөнө гэж байна засгийн газар. За алтны үнэлгээг шинжлэх замаар долларын үнэлгүүдлийг бий болгоно. За алтны үнэлгээг шилжүүлнэ гэдэг нь одоо холбооны нөөцийн банкн дээр алтны үнэлгээг $42.2 тогтоосон байна. Гэтэл зах зээлийн үнэлгээ бол $4,500 Зах зээлийн үнэлгээről шилжүүлвэл юу болох вэ гэдэг дээр би бодож үзсэн. Америкийн нэгдсэн улсын төсөв бол $7 триллион байна. $7 триллион $4.5 триллион нь эрүүл мэнд, нийгмийн даатгал, Medicare, Medicaid зарцуулагддаг. Америкийн нэгдсэн улс халамжийн төрийг байгуулж гисэн.
Энэ нөгөө түрүүний ярьсан төрийн оролцооны спиралыг бий болгоцсон. Энээсээ гарах гарцгүй өөрийн хавханд орцсон байгаа тийм. За хэрвээ биткойны нөөц 1 сая гэдэг бол биткойны хэмжээ бол 21 сая гэдэг байгаа. Гэхдээ нэг 19 сая хэдэн зуун одоо зах зээл дээр байж байгаа гэж үзэж байгаа. Энийг хэрвээ $42-ыг $4,500 болгож өсвөл 1.2 их $80 бий бол. Энэ биткойны 1 сая нөөц гэдэг байгаа нийт биткойны 5%-тай тэнцэнэ. За энэ яг хуулийн залтууд нэ. Яаж гарах гэдэг нь вэхээр нөгөө алтны гэрчлэгээгээ $42-ыг $4,500 буюу одоогийн зах зээлийн үнэлгээгээр шилжүүлэхээр 1.2 их $80-ыг бий болгоно. Энэ мөнгийг сангийн яамд шилжүүлнэ. Одоо энэ болохоор хуулийн заалт. Өмнө түүх юу харуулдаг вэ гэхээр 1933 он долларын хан шиг 66%-аар сулруулсан тий. За алтыг 21-ээс $35 болгож өсгсөн. Энэ үед яасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсад үнийн өсөлт хүчтэй явагдаж эдийн засаг савлсан. Харин энэ удаад хэрвээ $42-ыг $4,500 руу авчвал 100 дахин өсөж байгаа. 100 дахин өсөж байгаа гэдэг бол доллар ямар ч үнцэнгүй болно л гэсэн үг. Энэ мөнгийг нийлүүлсэн тохиолдол. За үр дагавар нь ойлгомжтой. Америк нэгдсэн улсын өрийн үнэлгээ онцөрийн долларт суурилсан байдаг болохоор үн огцон унах магадaltaй. Хүүгийн төвшин өснө ойлгомжтой. Инфляц бий болж байгаа хүүгийн төвшин өсөв. Хүүгийн төвшин өсгөөр банкны барьцаасан хөрөнгө үнгүүдж байгаа болохоор зээлийн хүүгийн өсөлт хурдтай явна. Банкуд зээлийн хүүг өсгөнө. Голлох банкуд дампуурна. Одоо нөгөө зохиомл эрэлт үүсгэж байгаа зүйл нь өөрөө хөрөнгөний зах дээр хамгийн түрүүнд очиж ийн гэдэг утгаараа буцаад хүүг чангалахад хөрөнгөний зах унана тэрийг дагаад банкнуудын хувьцаа авна. За төв банкны асуудал хүндэрч фиат систем бүрэн өөрчлөгдөнө гэж үзсэн. За яг энэ миний хувийн бодол дараа нь асуулт хариултаар ярьж болно. За энэ тохиолдолд яг хөрөнгө оруулалтын урсгал алт болон биткойн руу чиглэнэ. Яг тэгэхээр биткойныг засгийн газрын нөөц болгоод эхлэхээр биткойн өөрөө анхаарал татна. Магадгүй ирээдүйн 4-5 мянган жилийн одоо хүндрэлтний арилжаа солилцооны хэрэгсэл захим хэлбэр шилжих юм байна. Тэр нь decentralized байх ч боломжтой эсвэл үгүйч байх боломжтой гэдэг ийм асуултыг гаргаж байгаа. Түрүүний ярьсан Genius Act гэдэг stable coin гэдэг $1 баталгаажна гэдэг зүйл бол үндсэндээ захим хэлбэр рүү шилжих юм магадaltaй гэж. За долларын үнгүүд нь Америк нэгдсэн улсын эдийн засгийн нойрхлыг алдагдуулна ойлгомжтой. Долларын систем өөрөө ганхан тий. Бусад валютууд ч долларын ханшийн уналтаас нөлөөлөл авах бөгөөд дэлхийн санхүүгийн систем том дөргөлт үүснэ. За энэ ойлгомжтой. Доллар өөрөө асар их зээлийн төлөв бий болгосноос үүдэлтэй. Нөгөө талдаа хүүг чангаламж гэдэг юм уу? Нөгөө төв банкны аврах ажиллагаа маань санхүүгийн системд асар том дөргөлт үүсгэнэ. Хэрвээ ийм зүйл тохиолдох юм бол Австрийн сургуулийн онолыг бодит амьдрал дээр баталнаа. Долларын системийн өмхөл эдгээр 7 хоног өдрөж биелэх магадaltaй. Ер нь бол итгэл алдах, долларт итгэл алдах ийм нөхцөл байдал руу очно гэж үзэж байна. Дэлхийн энэ нөөцлөх одоо нөөц валютыг түүхэнд том эзэнт гүрнүүд хийсээр ирсэн. За тэгвэл тэр үед бол алтан баталгаа байсан. Гэхдээ ямар нэг дайн болоход тухайн үед алтны хэмжээнээсээ давцсан хэмжээний мөнгийг хэвлэдэг. За тэрнээсээ болоод ерөөхдөө норж ундаг. Энэ циклийг би эндээс харуулахыг зорьсон. За өсөлтийн үе, хэд тэлэлтийн үе, уналтын үе гэж байна. За хамгийн дөрөнд бол мэдээж юу гэдэг өөрсдийнхөө ноёрхлыг тогтоож байгаа улс гүрнүүдийн хувьд бол бүх юм өснө. Энэ дээр ямар ч маргаан байхгүй. За энэ соёл урлаг, боловсрол юу гэдэг нь тийм өрсөлдөх чадвар одоо тэр дотоодын орлогын одоо өсөлт гэдэг юм уу те санхүүгийн систем төв болж хувирдаг те. За санхүүгийн төв болно. За дараа нь хэд тэлэлтийн үе дээр яг үгээр продуктив байдал нь алга болно. За жишээлбэл саяны Америкийн чин дээр дотоодын нэвтрэгдэхүүн эдийн засгийн өсөлт нь өрөө давж дийлхэ болно. Overextended гэдэг нь одоо бүр хитрхи хитийдсэн байдал руу очиж байгаа. Дараа нь өрсөлдөх чадвараа алдна. Дараа нь одоо энэ баян ядуугийн ч гэдэг юм уу ялгаа одоо илүү том болно те. Дараа нь яг өрийн асуудал хүндэрнэ. Өрийн асуудал хүндрэхээр мөнгө хэвлэнэ. Дотоодын асуудлууд үүснэ. Бусад улс орнуудын хувьд нөөцлөх валюттай бас ингээд нөөцлөх валют өөрөө үнцэнээ алдаж эхэлнэ. За ингээд сүүлдээ дайн үүснэ, хувьсгал үүснэ ч гэдэг юм уу тий. За энэ дээр жишээ болгож нэг 3 одоо эзэнт гүрний ч гэдэг юм уу жишээг ярих. Испаний эзэнт гүрэн 1500-аад оны тий. За ялагдшгүй армада гэдэг нэртэй байлаа шүү дээ. За испанчууд яасан бэ гэхээр Америкаас алт урсаж реал нөөц валют болсон.
За дэлхийн санхүүгийн төв Мадридэд төвлөрсөн. За энд яасан бэ гэхээр одоо нөгөө түрүүний жишээгээр ярих юм бол одоо ингээд өөрсдийнхөө нурмыг тогтоогоод за хит тэлэлтэй игээд тэгээ уналтаа игээд дуусч байгаа юм. Хит тэлэлт дайнууд хийсэн. Өөр 300 орлогоод авчихсан. Яг адилхан кейс. Өөр юу хоёр нь эдийн засгийн өсөлтөнд зөрүүтэй хит тэлдээс. Чимээгүй гарц гэдэг нь түрүүний ярьсан smart money. Smart money яасан? Банкны гэрүүлүүд Амстердам руу шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг ойлгонгүүтээ smart money хамгийн түрүүнд хөдөлгөөн хийдэг. Хамгийн түрүүнд хөдөлгөөн хийсний дараа нуралт буюу түрүүний нөгөө өөрийн хавхнаас гарч чадлагүй мөнгөний асуудал ингээд 4 удаа дампуураад инфляц дэлбэрээд алтан үе дуусч байгаа. Энэ жишээлбэл Спаний түүх. Ялагдчихгүй армада гэдэг зүйл энэ цагаас хойш байхгүй болсон. Голландын эзэнт гүрэн. За нөгөө Испани унангууд Голланд руу Амстердам руу дэлхийн санхүүгийн төв очиж байгаа. Гээлдэр өөрөө валютын нөөц болсон. Валютын нөөц болоод дахиад хит тэлтэйгээд дайн хийж эхэлж байгаа. Өөр 20 дахин өссөн. За tulip mania гэдэг нь бол яг хуу нэг шаардлагатай жишээ бол биш. Гэхдээ яг хуу нөгөө булцууд цэцэг, алтан зул цэцэг чөлөө нэг юм цэцгийн нэг юм төв байдаг шүү дээ. Хүнд төрөлхтний төвөнд одоо хөөсрөөд хөөс хэрхэн яаж хагарсан тухай нэг юм жишээ байдаг. Голландын энэ нь болохоор яасан бэхээр ер нь хүмүүс цэцгийг одоо нэг хэрэглээний хэлбэрээр ч юм уу тухайн үедээ гой байгаад нь худалдаж авах биш. Эсвэргээрээ тийм спекуляц маягаар те өнөөдөр би энэ цэцгийг аваад маргааш зарахад илүү үнэ орно гэдэг ийм зарчмаар одоо авч хөөсрүүлээд буцаад тэр нь унж байгаа нэг ийм том жишээ. Одоо дэлхийн түүхэнд энийг айгүй их ярьдаг да. Яг гоо энэтэй хамгийн ойрхон жишээ бол .com bubble гэж байна те. Интернетийн ирэн үед 2000-аад онд юу болов те. За хүн болгон л интернетийн одоо IPO гаргаж байгаа мундаг компаниудын хувьцааг авсан. Гэхдээ тэр хүмүүс тэр интернетийг авах гэдэг юм биш. Тэр IPO гаргаснараа би ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор үнэн өндсөнгүүд би буцаага зарчна гэдэг сэтгэлээр авсан. Энэ нь өөрөө bubble үүсгэсэн. Энийг .com bubble гэдэг. Энэ bubble хагарсан. Энэний бас нэг сүүлийн жишээ бол 2008 оны housing bubble тий. За хүмүүс одоо юу гэдэг 2000 оны .com bubble-аас хойш дахиад баг хүүтэй зээл хэтэрхий их тэлсэн. Хэтэрхий их баг хүүтэй зээл housing market дээр тэлээд ирэхээр хүн болгон үйл хөдлөх хөрөнгө бол хизээч үн цэнэ алдахгүй гэд үйл хөдлөх хөрөнгө бодлож авч байгаа. Тэгэхдээ тэр хүмүүс тийм шаардлага байсан уу? Байгаагүй. Зээлийн тэлэлтээс үүдэлтэй нөгөө буруу хөрөнгө оруулалттай. Ингээд housing bubble 2008 онд дэлбэрч байгаа тийм. За ингээд тааш нь явхад дахиад нөгөө smart money хаашаа явсан. Голландын эзэнт гүрэн нурж унахад банкны гэр бүл Лондон руу шилжсэн. Англи руу шилжээд банкуд дампуурсан. Голландын банкуд дампуурсан. За 1795 онд Франц алдаа гарч гийлдэр нуруу унж. Нөгөө reserve currency гэдэг статус нуруу унж. Ингээд Голландын алтан үе дуусч. Дараа нь Их Британий эзэнт гүрэнтэй. За 200 жил ноёлсон. Өсөлт паунд 200 жил нөөц валют байсан. Ер нь энэ гурван улсын түүхийг ярих юм бол за нэг 80 жил, 100 жил, 150 жил, 200 жил. Британий эзэнт гүрэн бол нурж унах ямар ч боломжгүй хэмжээнд очлоо баг. Тэгээ Лондон санхүүгийн төв болсон. Дэлхийн 23% хүн амын газар нутгийн 25% Британий эзэнт гүрэн одоо эзэлж исэн гэж хэлж болно тий. Хит тэлэлтээс яг түрүүний бомбастиклийн одоо нэг хэлбэр штэ. Дэлхийн дайн өөр 130 дотоодын нефттэй түүний Алтан стандартаас 1931 онд Фиат руу шилжиж байгаа. За чимээгүй гарц. 1949 оноос компаниуд Америк руу шилжсэн. Яагаад тэгэхээр Британий эзэнт гүрний асуудал юун дээрээс үүсвэхээр мөнгөний бодлого өрийн асуудал. За ингээд чимээгүй гарц Америк руу хөрөнгө оруулалт 62% буурсан. Нуралт паунд өнгөтсөн 1976 онд олон улсын валютын сангаас тусламж авах хэмжээнд очсон. Нөгөө нөөц статус нь алдагдчихэ. Ерөнхийдөө энэ гурван улсын дүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хэдий ч нэ улс орнууд тэлэлт хийн, төдий ч нэ буцаад уналт нь ирдэг. Энийг түүхэн баримтаар хэлж байгаа. Энэ түүхэн ер нь түүх гэдэг бол ер нь хамгийн сайн багш. Түүхэн баримт өөрөө ингэж хэлдэг. Австрийн сургуулийнхныг та нарт ямар нэг эмпирик одоо нотлох баримт байна уу гэж нөгөө талын одоо сургуулийнхан асуудаг. Биднэрт энэс илүү түүхэн баримтаас илүү юу хэрэгтэй те? Энэ бол түүхэн баримт. За Америкийн нэгдсэн улс тэгвэл юу болж байна вэ? Энэ ерөнхийдөө хамгийн гол одоо ярих зүйл 2022 оноос
2024 онд алтны үнийг эндээс харж болж байгаа. За алт мөнгийг ярьдаг шалтгаан бол ерөнхийдөө энэ Австрийн сургуулийн регрессийн теори гэж байдаг. Одоо аливаа нэг мөнгөнд тэмдэгт өөрөө буцаад түүхэн цаг үе харах юм бол үн цэнтэй зүйлтэй. Үн цэнтэй бөгөөд бараа таваар. Тэгэхээр бодит үн цэн рүүгээ л очино. Smart money хөдлөд эхэлсэн. 2021 онд за нэг 200 тоног нөөцлөдөг байсан бол 2022 оноос эхлээд 1000 тоног нөөцлж гисэн. Дэлхийн төв банкуд те. Энэ smart money энэ систем ганхан асуудалд орсон гэдгийг хамгийн том жишээ бол энэ алт мөнгөний үнийн индикатор харуул. Алт мөнгийг ер нь бол яг хэдийгээр батлагдсан зүйл байхгүй ч гэсэн suppress хийдэг гэж ярьдаг. Одоо дарж идэг те. Хөрөнгөний одоо төв томоохон банкуд. Энийг бол зарим conspiracy theory гэдэг, зарим нь бол одоо наач удлаа гэдэг. Гэхдээ нэг юм бодит жишээ. JP Morgan банк 2009 оноос хойш алт мөнгөний үнийг одоо short хийж одоо юу гэмтэй хүчээр барьж исэн тухай баримт сая 2021-2 оны үед гараад тэднэрт торгуул тавьсан. Торгуул тавихдаа 900 сая долларын торгуул тавиал гаргацсан. Алт түүхэн замын алгаар 1900 за 71 онд одоо нөгөө алтан баталгааг хаснаас хойш хэрхэн яаж өсөлт буур явдаг зүйлийг харъя. Алтны үн 850, 1900, 4260 те. Алт бол алтыг suppress хийгээд хэдийгээр дарж байгаа ч гэсэн одоо нөхцөл байдалд барьж чадхаа больс. Цэвэр одоо асуудал хүндэрсний тохио. Мөнгөний үнийг саяхны хүртэл 2020 оны үед $12 дээр, $13 дээр барьж ирсэн. Өнөөдөр мөнгө $90 хүрч байгаа. Өнгөрсөн онд мөнгө $29 дээр suppress хийж чадчихсан бол өнгөрсөн оны $29-оос $80 хүртэл өссөн. Яг одоо өнгөрсөн оны 4 сараас хойш мөнгөний үн 3 дахин өссөн. $90 дээр очсон. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр smart money хаашаа явж байгааг илэрхийлж байгаа. Нөгөө талдаа инфляц өрийн асуудал хүндэрсэн болохоор хөрөнгөний зах өөрөө хамгийн том эрсдэлтэй зүйл. Нөгөө талдаа эцсийн бүлэгт алт мөнгө өөрөө бодит үн цэнтэй мөнгө гэдгийг харуулж яг түрүүний 3 эзэнт гүрэн нурж унсантай адилхан smart money ийшгээ явсан. За энэ дээр нөгөө одоогийн байгаа систем яаж нурж унж байгаа нэг тодорхой кейс. За нэг 2020 оны үед жишээлбэл Америкийн энэ доллар валютын нөөцтэй Америкийн өрийн бичиг бондыг хадгалдаг үе нэг 34-5% байсан. Алт бол тэр үед ойролцоогоор нэг 11-2%. Одоо юу болж байна гэхээр төв банкуд алтыг нөөцлөх байдал руу 22 оноос хойш эрс өссөн. Нөгөө талдаа Америкийн валютыг нөөц хэлбэрээр хадгалж байгаа графикийг харах юм бол алтын нөөц нь илүү гараа явцсан. Америкийн өрийг эзэмшдэг байсан нөхцөл байдал 22 оноос хойш улс орнууд асуудлыг харсан улс орнууд төв банкуд алтыг нөөцлөд Америкийн өрийн бичгийг дамп хийж эхэлж байна. Одоо энэ шар ногооноор нь харах юм бол ногоон нь US Treasury Holdings те Америкийн бонд өрийн бичиг доллар те нөгөө талдаа алтан шар алтан дээшээ явж байгаа. Энэ нөхцөл байдал хэдэн жилийн хугацаанд хаана очих вэ гэдгийг харах юм бол Америк доллар reserve currency гэдэг зүйлээ алдчихж байгаа. Нөгөө талдаа алт дээшээ явж байгаа. Нөгөө Австрийн сургуулийн регрессийн теори энд үйлчилж байна. Бодит үн цэнтэй зүйл рүүгээ явнаа. Мөнгө гэдэг бол төрийн бүтээл биш ээ. Мөнгө гэдэг бол өөрөө эцсийн бүлэгт бараа таваар. Энэ бол бодит үн цэнтэй зүйл. Одоогийн бидний амьдарч байгаа энэ өрийн систем бол ямар ч үн цэнгүй зүйлээр явж байна. За тэгээд энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр түрүүний 3 эзэнт гүрэн яаж дампуурч байна вэ? Энтэй адилхан хамгийн түрүүнд тэр reserve currency гэдэг нөөц валют өөрөө унж байгаа, smart money хаашаа орж байгаа. Энийг алт мөнгөний одоо энэ юугаар харуулж болж байгаа. Хамгийн гол ярих зүйл бол энэ. Одоо нөгөө доллар өөрөө баталгаа болдог байсан үе, 90 үе өнгөрч ийн. Нөгөө талдаа алтны мөнгөний үе дахиад suppress хийх боломжгүй нөхцөлд очсон буюу ахиж алт мөнгө доош унах нөхцөлгүй. Өнөөдөр $90-тай байгаа мөнгөний үн эх жил хэд болох вэ? 150 багтаа очно. Зүгээр миний таамаг. Гэдэг ч юм уу. Ингээд ийм байдлаар би одоогийн байгаа энэ систем бол нуралтанд очсон. Улс орнууд, том гүрнүүд өрийн хямралаас болж, инфляцаас болж, дайнаас болж, хит тэлтээс болж яаж нурж ундаг тухайг ерөөхдөө ингэж яриа гэж бодсон юм аа. За баярлалаа.